За бүх үзэгчдийн өнөөдөр мэндийг хүргэе. За ганцлагүй тэр чинь эхнийхээ подкастыг хийцэн. Одоо би тэр ингээд подкастт ганган подкаст гэж нэр өгсөн байгаа. Тэр нь ган очир ган тулга гэдэг хоёр үг гантаа орсон болохоор тэгсэн шүү. Тэгээд өнгөрсөн подкастын төгсгөлд хоёулаа хүмүүстэй амлцсан тий. Тэр мянгатын сүлжээг яриагээд. За энэ сонгуульч ерөөсөө тэр чигтээ сүлжээний сонгуул болчихжээ. Энэ шудраг үний юм гэж юу ч ялгаа. Хинч байсан тэгэл эрхвэрэгч намаас нэр дэвшиж явах юм бол бар холилцоо хонч байсан гарах юм байна. Сайн үйлдвэрийн авчиг нохоо байсан ч гарах юм байна. За тэгвэл тэр яагаад хинч байсан гараад байгаа тэр үр дүн тэр мянгатын сүлжээ гэдэг дээр юу болсон юм бэ гэдэг. За энэ тоогоо ярьчаад за үүний араас хоёлаа ерөөсөө энэ мянгат гэдэг сүлжээ чинь өөрөө асар том бүтцийг өрдөөл илрэн гарч байгаа нэгэн хэлбэр шүү сонгогч танд очиж байгаа. Тэрний цаана юу байгаа юм бэ гэдгийг өнөөдөр тайлбарлая гэж одоо тохирсон байгаа тийм. За яг тэр мянгатын сүлжээ санал авах байрууд дээр энэ 204 хорон дээр яаж угсрагдаад байна? Тий. Тооноос эхлэх гэдэг нь эхний тоон юу вэ гэхээр сая одоо 6 сард 2024 оны улсын их хурлын сонгуул болоод өнгөрсөн тийм. Тэгээд тэндээс ямар тоонууд ялангуяа Улаанбаатар хотод юм анхаарал татсан тоонуудыг авсан. Одоо жишээлбэл сонгоны айрхан дүүрэг 43 хороод. За их хурлын сонгуул дээр бол сонгогч 2 санал өгж намд нь нэр дэвшигчтэй. За сонгоны айрхны 44 хорон дээрээс яг ардын намыг дугуулсан 44 мянган санал гарч байна. 43 хорон дээрээс 44 мянга. За сонгоны айрхан дүүрэг дээр ардын намаас 5 нэр дэвшиж байгаа. Хамгийн бага санал авсан нь 43600 санал авч. Бага санал авсан. Хамгийн бага авсан 43600. Тэгэхээр одоо эндээс энэ тоо чи юу хэлээд байна вэ гэхээр 43 хорон дээрээс 43600 санал авч хамгийн бага. Тэгэхээр нэг хорон дээр 1000 санал багцлж байна л гэсэн үг. Сонгон дээр. Сонгоны айрхан дүүргийн хувьд. За тэгээд энэ нь саяны 10 сард болсон орон нутгийн сонгуулиар бас баталгаажиж. За яаж ийм вэхлээр орон нутгийн сонгуулийг сонгоны айрхан дүүргийг 2 тойрог болгосон. 2 мандат болгосон. Эхний мандат нь 20 ороод 5 дугаар тойрог жишээлбэл. За тэр 20 орон дээр хамгийн өндөр санал авсан 5 нэр дэвшигч байгаа шүү дээ ардын намаас. Хамгийн өндөр авсан нь 23000, хамгийн бага авсан нь 19500. 20 орооноос 19500 бага. Тэгэхээр 6 сард явсан сонгуул, 10 сард явсан сонгуул ингээ хороогоор нь харахад ерөөс нэг хорон дээр л 1000 хүн багцлаа. За яг хөө наривчлаад үзэх юм бол нөгөө хорооны чинь сонгогчийн тоо те хүн амын тооноос хамааруулаад зарим нь 1000-аас арай илүү, зарим нь 1000-аас бага. Ерөөсөө л дунджаар 1000. Тэгэхээр одоо нөгөө өмнөх подкастн дээр хоёулаа ярьсан те энэ одоо энийг яаж хийгээд нөгөө хэсгийн ахлагч те ухуулагч шадар туслах эднэр ямар үүрэгтэй вэ сонгуульд. Тэгэхээр энэ гурав нийлээд ийм хөл өгсөд 1000 хүний багц өгсрээд байгаа хөөх. Тэр чи хотын дарга Нямбатар за олон танигдсан сайн хүн наатай талтай мундаг хүн гарчээ гэж бодъё. Гэтэл түүний ард гарч байгаа хинч танихгүй хүн байсан ч Нямбатартай адилхан санал авна. Ерөөсөө 4000. Одоо энэ жишээн дээрээс харахад 4000 л зөрүүтэй байгаа. За тэгээд ийм аимшигтай одоо сүлжээ ухсарсан одоо мянган боолын айрамтай айрмын өмнөөс одоо Америкийн бүгд найрамдах намч вэ, Английн тоорын намч ирсэн бэ ялах боломжгүй. За одоо энэ бүтцийг л задлахгүйгээр бол ардчилсан сонгуулийн талаар л ярьж болохгүй. Тэгэхээр одоо энэ бүтцийг л задламаар байгаа. Энэ бүтцийг хэн хийгээд байна? Ямар бүтц ухсраад байна те? Өмнөх подкастн дээр хоёулаа зөндөө ярьсан нөгөө хэсгийн ахлагчийн тухай зөндөө ярьсан. За тэг хүн харахад штэ нэг хорон дээр л Монгол ардын намд санал өгдөг нэг 1000 нөхөр байгаад байна гэж ойлгодог. Гэтэл эн чинь тэр нэг удаагийн сонгуультаар гараад байгаа 1000 нөхөр биш юм байна. Үүний чинь цаана улс орныг дампууруулдаг, сөнөөдөг, тусгаар тогтол занал хийдэг бүхэл бүтэн систем байна гэд. За энэтэй холбогдуулаад ганцлах үдээр бас нэлээд судалгаа хийлээ тийм. Энэ Нобелийн шагнал авсан Why Nation Fail гэдэг ном байгаа. Энэ номыг одоо ингээд уншлаа. За энүүгээр дахиад бүр тусдаа яриа хийх юм байлээ. Яг санаад авчихжээ. За энэ дээр одоо энэ Конрад Эдемнерийн сан пост коммунист Европ дахь альбан бус улс төр. Хуучин социалист байсан орнуудын альбан бус улс төр гэж нэг юм амар юм байгаад байна. Тэгэхээр энэ альбан бус улс төрийн бүтц чинь энэ сонгуулийг альбан бус болгоод. Харахад хэдүүлээ хэлбэрийн албан ёсны сонгуулийн ерөнхий хороо зарлагдаад л сонгуулийн санал авах өдөр тэдэн ч үгэл хүмүүс нэр дэвшээл баахан жүжиг тавиад нь штэ. Албан ёсны. Альбан бус шийдвэр нь аль хэдийн тэр мянгатынхаа сүлжээгээр гарцсан. За энэ дээр энэ альбан бус гэдэг үгийг л манайхан гол анхаарал тавьчмаар байна. Энэ номыг дараа нь дэлгэрүүлж хүмүүс мань уншаарай.
Энэ дээр юу гэдэг юм хэрэг Монгол улс дээд шүүхтэй. Гэхдээ дээд шүүхийн шийдвэр нь алтан бус өөр газар гардаг. Дээд шүүхийн дараа нь ганц зэрэг ерөнхий шүүгч тэрийг ерөнхийлөгч нь тийм үү ерөнхийлөгч нь 5 газрын дараа дуудаал дуртай шийдвэр хэлнэ. Яг түүнийг дагаал гаргана. Алтан бус шийдвэр нь өөр газар. Монгол улс үндсэн хуулийн цэцтэй. Гэхдээ үндсэн хуулийн цэцийн чинь ингээд үндсэн хуулийн хамгаалах шийдвэр гаргахгүй дахиад дээрэс алтан бус өрөөнөөс шийдвэр хүлээгээл явж байна. Хаан чимний газраас алтан бус шийдвэр нь тэрийг дагаал албан ёсны дүртэй хуралдсан болчихоор. Ерөөсө улс төрийн намууд нь хүртэл тийм юм руу ордгийн байна гэдэг дээр энэ алтан бус улс төр буюу энэ клиентизм гэдэг юм чинь энд үйлчлээд байгаа юм байна гэдэг. За энэний талаар бид хоёр өнөөдөр хоёр дэлгэрүүлж ярина хүмүүстэй. За тэгээд эхнийх дээр надлага ингэж байна. Энэ дотор хоёр дүр байна. Нэг нь патрон гэдэг байна. Патрон гэдэг байгаа шүү дээ. Дээгүр зиндааны дарга нар. За намын дарга, хотын дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгч, улсын их хурлын дарга гэдэг дээд зиндааны том дарга нар. Эдгээр чинь доошоо дүүргийн дарга, нийслэлийн дарга гэдэг ингээд шатлаад пирамид болоо яв. А энэний доотлолт нь клиент буюу патроны дор доогуур зиндааны боолын айран байна. Гүйцэтгэдэг. Нөгөө хэсгийн ахлагч нар. Нөгөө шадар туслах ухуулагч нар. Гэтэ энийг бүр тодорхойлсон 20 дугаар зууны том тодорхойлолт бол Фридрих Хайкийн Road of the System гэдэг боочлогдох зам. Бүр сүүлдээ мэрэгжлийн боолоор бахархдаг. Монгол Ардын намын одоо ярав алдардаг. Тэ? Би бол ухуулагч мөн. Би бол хэсгийн ахлагч. Намайг л даах санал үг гэдэг мэрэгжлийн боолын харин болж үрдэг. Энэ хүмүүс хоорондоо 3 янзаар харилцаж байна. Патрон буюу одоо намын дарга доор байгаа тэр боолын харин хоорондоо 3 янзаар. Нэг нь төрийн халамжаар, төрийн мөнгөөр нэгнийг авэддэг чинь. За доор байгаа цэргүүдтэй бол үнэнч байхыг шаардаад хүүхдийн боловсролын зээлийн сангийн тэтгэлэгт хамруулж өгдөг. Өөрсдөнд нь төрийн албанаас төсөл тендер өгдөг. Ийм бүр халамжийн хүүхдэд халамжилж байгаа юм шиг үнэнч халамжийн системтэй гэдэг. За хоёр дахь нь яадаг вэ гэхээр энэ номон дээр бичснээр энийг хамгаалдаг халамжлагаас гадна. Тэхийн тулд өөрсдийн гэсэн шүүх цагдаатай байдаг. За чи Баянзүрх дүүрэг нэр дэвшсэн. Танай дүүрэг дээр мөнгө тараагаа явж ивэл штэ. Одоо тэр хил амыг зөндөө сонссон баг. Хөөшин энэ хэсгийн ахлагчийн шадар туслах нь мөнгө тараагаад байна штэ гэдэг юм бол тентхийн цагдаа хөдлөхгүй. Өөрөө хавцсан. Хамгаалж өгч байгаа байхгүй. Сонсоогүй тий. Сонсоогүй. Юу ч хараагүй. Ерөөс ингээд яварч. Бүр улаан цай бичлэг энэ төр байх юм бол мөнгөтэй навч яваад цагдаа их хэсэг рүү оруулчихна. Сонгуулийн дараа гаргачихна. За, гурав дахь нь амар хөөрхөө энэ чинь дахиад биеэр үйлчлдэг гэдэг. Ховжив зөөн. За одоо тэрийг тэгж муулаарэ, энийг ингээрэ, энэ хүн тэгжээ шүү. Өгвөл орой одоо архитад гарч ирэхэд нь даргыгаа сайхан тосоод газар гавтчихэд юм уу? Миний дээр гიშгээд одоо гоё үнэтэй машин руу ороорой гэдээ ингэ явж идэг юм. 3 янзын үйлчлэг үзүүлдэг хүнийг партон нөтг нь клиент. Тэр үйлчлдэг хүн гэж нэрлэх юм байна. Зөв. Европ дэх алтан бус улс төр гэдэг аахгүй. Тэгэхээр зөвхөн Европ энэ ном бол Европын талаар бичсэн. Гэхдээ энэ номыг уншиглаад ерөөсөө яг л Монголын өнөөгийн улс төрийн амьдрал төрийн тогтолцоо. Ерөөсөө яг тэр уншигч байгаа аахгүй. Тэгэхээр энийг л задлаад сайн ярмаар юм байна. Яг л Монголын амьдрал. Төрдөж байна, намдж байна. Одоо жишээлбэл энэ алтан бусын хамгийн нэг жишээ нь би ингээд сая бол би их хурлд нэр дэвшиж мөвшөөгүй л дээ. Гэхдээ сая их хурлын нэр дэвшилтийг харж ирсэн. Чи бол өвбөхийн гишүүн. Санал эрэхтэй тийм үү. За өвбөхийн уралд шилвэл яаж болж өнгөрөв? Бүр бичлэгтэйгээ зодон болоод өнгөрсөн тийм үү. Нэгт нь. За хоёрт нь дахиад нөгөө хамтарсан засгийн газарт орлоо шүү дээ. Тэр өвбөхийн урал юу болоод өнгөрч. Тэгэхээр эн чинь бол одоо миний харж байгаагаар чи тайлбарлах. Миний харж байгаагаар бол алтан бус шийдвэр чинь өвбөхийн уралдаа гарахгүй. Өөр газар гарчаад та нараар гар өргүүлээд. Тий. Үндсийн бодлогын орны урал. Нэр дэвшилчдийн бүгдээр энгийн нэг өөр өрөөнд. Сонгон шалгуулах комисс байгаа шүү дээ. Тэр нь хуралдаж байгаа. Тэрнээс өөр өрөөнд. За бид нар юу гэж хавтаж байна гэхээр бодит логик шүү дээ. Монгол Ардын намынхантай ярьчих. За энэ энийг танай тойргийнханд унгаж өгөхөр. За энэ энийг жагсаалтанд оруулахгүй. Өөр жагсаалтан дотор ингээд гоё оруулах та тий. Монгол Ардын намын даргын хүн. Ерөнхийлөгч юм. Манай намын хүн гэдэг тэр фракцийн хүн гэдэг ингээд юм элгийн юмнууд баахыг хийж байгаа шийдвэр алидын гарцсан. За манай үндсийн бодлогын орныхын чинь зааландаа суулгачихсан албан ёсны шийдвэр гаргах гэж суугаад байгаа шүү дээ. Намынхаа дөрмийн дагуу улсын дээд шүүхэд бүртгэлтэй Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан дөрмийн дагуу шийдвэр гаргах гэж явж байгаа. Цагаар сайхан хавчиж чаад 11 цаг болоод өгöd хуралдаж байгаа болоод гарч ял үг уншлаа. Нөгөө өвбөх хэнэр чинь бид нар чинь орилоо тайз руу гарлаа 20 эдэ хамгаалагч зогсоолоо алтан бус шийдвэр авчул авахчих. Хамгийн аимшигтай нь энэ алтан бус институц нь өөрөө шийдвэр нь албан ёсны шийдвэрээс давцсан хүчтэй. Ингээд тэр төвшигчсэр уншигдаа гарсан.
Бөөвөл амайлан гомдол зарим намаас гардаг явж байгаа. Энэ зүйлсүүдийг бол заавал хийж явах учиртай. Дараа дараагийн сонгуульд ирэн давтагдаж болохгүй. Арц намын үндэсний бодлогоор өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй байна. За дараа нь хамтарсан. Хамтарсан зөвлөөр алсан шүү дээ. Хамтарсан засаг дээр би ч нөө улс төрийн зөвлөлийн гишүү. Ардсан залуучуудын холбоо нэрийг хийлгэж цолтой хүн байх нь шүү дээ. За ингээ албан ёсоор нөгөө үндэсний бодлогын хорооны гишүү. За ингээд 3 давхар дээлтэй хүн үндэсний бодлогын хорооны хурал дээр яваад очлоо. Намын байран дээр гин. 500 хүн яаж багтах юм бол тоо гэд яваад очив чинь хурлын зал гэдэг жижигхэн зааланд манай намын дарга. Тэгээ нэг цөөхөн дүнтэй суудсан байд. Би яваад дөрөө суулаад гэж. Ийшээ суу гэд. Тэгээ шахаад ирсэн чинь уртаа тэлтэв дэлгэцтэй. Альбан бус УБХ-гийн хурал. Онлайн хурал гэж байгаа. Ковидын нөхцөл биш. Заалан дээр цугларч болно. Яг нөө зодон болох гээд байхгүй юу? Тэгэнгүүт тэрүүгээр яаж ийм ихээр 30 минут туралцсан баг. Хамтарсан засагт орохыг дэмжиж гэнэ үү? Дэмжиж гэн. За дэмжиж байгаа бол бүгд канапа дараарай гэсэн. Тэр камерны цаанд дорж байгаа мó, бат байгаа мó, нэг 10 хэдэн дүрс харагдаж байгаа бус нь хав харахгүй. За ингээ хамтарсан засгийн шийдвэр гаргачих. Бүр нийтдээ яасан гэж. Одоо ингээд өмнө нь цөөхөн байсан намын гишүүдийг одоо нэмж бүхэл бүтэн 42 суудлаа авчирсан намынхаа даргаыг үргэлжлүүлээ. Дахиад үндэсний бодлогын хорооны каналд авчиж байгаа. Гэхдээ тэнд нэг нөхөр өөрөнд ороод ингээд гар утснууд дээр дараад ивэл яах юм? Хэрв электрон одоо бүр ийм онлайн ийм системийг оруулж ирэх гэж бол тэнд ямар механизм ажилладаг юм? Тэр ингээд маш олон асуудлыг ярих хэрэгтэй шүү дээ. Энэ үл яг энэ жишээ мөн. Алтан бус улс төр гэдэг чинь ерөөсөө л энийг хэлээд байна тийм үү? Өөр газар шийдвэр нь гарчаад одоо яг нөгөө дүрмийн дагуу, хуулийн дагуу нөгөө шийдвэр гаргах байгууллагаар чинь гар өргүүлчих. За манайх бас ингээ хэрүүлтэй харалтай. Ил яваад идэг. Монгол ардын нам супер гарч байгаа тийм ч тийм. Тэнд гараад 3-4 нөхөр шийдвэр гаргалаа. Нөгөө баг хурал руугаа явж харна. Баг хурал дээр нь хүн эсрэгүүц юм уу? Эсрэгүүцэх юм уу? Бүр таг тэр гар утас муцын бүгдэнд нь үүдэнд нь хураагаал. Тэгэл албан ёсны юм шиг гаргаад баг хурлын шийдвэр гарлаа. Гэл ингээ явчихчих. Тэр бол тэгэхээр эн чин цаана юу байгаа тэр энэний ардаа маш том номенклатур гэдэг юм. Ийм хуучин социалист бүтц. Бие биендээ үйлчилдэг мафийн сүлжээ шиг алтан бус бүтц чинь өөрөө дээшээ доошоо шаталгаатай. Өөрийн гэсэн соёлтой бүтэн пирамид болоод сум багаас эхлээд төрийн өндөрлөх хүртэл ингээд хягцсан байдаг юм байна л. Түүний ардаа улсын төсөв мөнгө гэд бүлэг тулгаан дээр юм явдаг. За тэгэхээр энэ өөрөө ямар шинжүүдээр гардаг гэсэн байна. Чи юу уншиж тэмдэглэв? Одоо ерөөсөө тэмдэглэснүүдээс нэг 6-гийн л авлаа. Яг манай Монгол улсад одоо ерөөсөө яг нүдэн дээр харагдаж байгаа юмнууд байна л да. Одоо жишээлбэл эхнээс нь явах хоёлаа. 6 юм уншичи. Тэгэхээр ингээд нөгөө Монголтойгоо яаж адилхан болж байгаа вэ? Ойлоо жишээ татаад яриа явуул. За нэгт нь улс төрийн хүрээнд эрх мэдлийн зааг ялгаа хяналт тэнцвэр байхгүй болсон. Тий. Наад ч одоо класс. За ерөнхийд нь аваад үзэх юм бол эн чинь check and balance гэдэг байгаа шүү дээ. Засгийн газар нэг тусдаа. Улсын хурал нь тусдаа. Дахиад юу нэ шүүхэн тусдаа. За тэгээд болохгүй зүйл байх юм бол шүүхэн энийгээ хянана гэж байгаа. За тэр хяналтын систем бол байхгүй. Дээд шүүхээс нэглээд хаг бацчих. За ингээ үүний хажуугаар дахиад ерөнхийлөгчийн институцгээд шал өөр юм орж ирнэ. Энийг гэтэл засгийн газар дотроо одоо хин хянана гэж засгийн газар өөрийн хяндаг яамтай болцсон. Манай хамтарсан сэхт байгаа. Бүр манайх байна. Тэг өөрөө өөрийгөө хянана гэж байдгүй юм байна л да. Тэ? Тэгээд энэ дотор юу гэсэн бэ? Тэр төрийн бус байгууллагуудын талаар байх хэрэгтэй. Тэр нь хоёр дахь нь. Одоо эн чинь ингээд зааг нь явуулчих. Хоёр дахь нь болохоор улс төрийг хяндаг хүчтэй иргэний нийгэм. Сөрөг хүчин. Одоо нөгөө сөрөг хүчнээ аваад орцсон тий. За гуравт нь дундаж давхраг устсан гэж. За наадах чинь бол одоо яг манай Монгол уу өстэй. Яг манай Монгол. За эхнийх нь юу гинэ? Иргэний нийгэм. За иргэний нийгэм чинь энэ жинхэнэ органик иргэний нийгэм байна. Хашаанда сайхан амьдрий гэдэг. Дуу хоолой болдог. Өгөөл тэр модын болдоо гэд гоё залуу байна те. Ингээд иргэд дагдаг, иргэд өөрсдөө сайн дураараа эвлэрсэн. Амьтан хайрлагчдын холбоо гэж. Гэтэл нөгөө талд нь энэ улс төрийн намуудад юу дүүрэн байна гэж төрийн бус байгууллагууд. Бүр 60,000 төрийн бус байгууллагын бараг 90% нийтэрт байгаа бох. Ингээд халаасаас нэг төрийн бус байгууллага гаргаж ийл чи одоо даргын шүүгэл. Тэгээ төрийн ордондыг хурал хийгээл иргэний нийгмийн үгийг сонсоё штэ. Нөгөө нэг хэдэн хүн бид бүгдийн байн гардаг хэдэн хүн. За хүний нэр дуртай яах. Тэгээ нөгөө хүмүүс нэрцэн иргэний нийгмийн төлөөлөл болж ярьдаг. Тэрийг хамгаалт нэгэ болоо. За дахиад энэ хуурамч иргэний нийгмүүд байна. Хуучин социализмын сүлдсэн. Монголын залуучуудын холбоо гэдэг. Залуучуудын үгийг тоодгүй байсан болоо залуучуудын холбоо байгуулахгүй. За одоо манай Монголд байгаа энэ үйлдвэрчний хэвлэл гэдэг. Хаана ямар үйлдвэрчнийхээ хэвлэлийг хамгаалаад байдгийг бүүмэд үйлдвэрчний хэвлэлийг байгуулах.
Ингээд тэд нар ингээд тусдаа байшинтай. Тэгээд тэд нар орж улс төрийн 8-ын дөрөв буцдаг. Бүр тэр сүлжээ хийсэн сонгуулийн саналын сүлжээ хийсэн. За тэгэл нөгөө багш нарын, эмч нарын ингээд. Гэхдээ тэр нь дандаа хуурамч. Жинхнүүд нь цаана байгаа. Тэр жинхнүүдийн дуу хоолой байхгүй болгоод байна тийм. Хоёр дахь нь юу гэнэ? Хоёр дахь нь сөрөг хүч. За сөрөг хүч нь яриад байх. Одоо яриа. Одоо өдөр ингээд нэг хаач байгаа сөрөг хүч нь. Гэхдээ сөрөг хүчин дээр нөхдүүд яаж юм хэрэг дахиад 8 хийж байгаа хойшоо яригдана. За энэ дундаж давхраг гэж усцсан гэж. Энэ айгүй ноцтой. Одоо энэ хоёлаа мянгатын сүлжээ мүлжээ гэдэг гэж зөндөө ярьлаа шүү дээ. Тэгэхээр Монгол улсад өөрөө энэ дундаж давхрах чинь ерөөсөй байхгүй болсон. Тийм учраас одоо энэ хөл өгсрээд байгаа хөөх. Тэрнээс биш одоо ингээд дундаж давхрах нь одоо хөгжингөө орнууд чинь дундаж давхрах 80%. Манайх ч одоо бараг 17-8% гэж байгаа хөөх. Тэгэхээр дундаж давхрахтай энэ сүлжээ орохгүй. Яагаад гэвэл бүгдээр орлоготой. Зардлаасаа давсан орлоготой айл эзэж тэг сүлжээнд орохгүй. Тэгэхээр ингээд өөрсдийн сонгуульд нэг нам байнга ялахын тулд дундаж давхрахгүй тэр хүмүүсийг сонгодог ядуу хүмүүс хэрэгтэй. Чи 17-8 гэдэг их өөдрөг хэлж байгаа шиг байна. Би сая нийслэлийн сонгуулийн өмнө улсын хуралд эрдсөндөр сонгуульд санал өгсөн хүмүүсийг санал өгсөн хууц гараад ирж байгаа шүү дээ. Тэрийг нийгмийн даатгалын шимтгэлтэнд коррелац хийгээд ингээд алгоритмыг үзэхгүй. Тэгсэн чинь тэндээс юу гсэн бэ гэсэн чинь ерөөсөө 7%. Тэр 7% бол яасан бэ? Эрхвэр хичиг эрс эсэргүүцсэн. Нөө дундаж давхрах чинь байгаа байхгүй. Дахиад дундаж давхрах гэдэг дотор чинь юу ороод ирэх хэрэг эрүүл дундаж давхрах байна. 17% чинь. Нөгөө 50% чинь намын хүчээр амьдрдаг нийгэм даатгал төлдөг дундаж давхрах байна. Тушаал дагдаг. Тэгээд энэ дундаж давхрах огт байхгүй болчоод дор ядуучууд байх юм бол сүлжээ өгсрөхөд амрах. Нөгөө 100,000 төгрөгөөр саналаа удирддаг айрам их байх тусмал хэрэгтэй. Ирэх өрдөг намд ашигтай. Тий. Бүр одоо эсрэгээр ирэх өрдөг намын чинь хамгийн дургу хэсэг чинь малчид болчиход байгаа шүү дээ. Яг гэвэл малчин хүн чинь өөрөө бизнесмен орлоготой амьдралаа авч явдаг лаг хүн байхгүй. Тийм учраас нөхдүүд нь бие даасан сонголтууд хийгээд идэх юм бэл. Тэгээд дахиад үхтлийг контролдох гэж үздэг хүмүүс бол багш эмчнэр гэдэг. Багш эмчнэр гэж цаанаасаа бие даасан мундаг хүмүүс байгаа шүү дээ. Нэг тийм байх шиг. Гурав дээр нөгөө хуучин коммунист нам төрийн захиргааны үйл ажиллагаа бүрэн мэддэг хэвээрээ гэж юм те. Энэ дээр одоо бас нэг юм тоо хэлмээр байгаа байхгүй. Одоо Монгол улсын төрд нийтдээ 271,327 ажиллаж 270 мянган. Тэгээд нийт одоо нийгмийн даатгалд хамрагдж байгаа хүмүүсийн 3-ны 1 нь төрийн албаа гэж. Төрийн компанид ажилладаг нэг бол төрийн албаа гэж. 3-ны 1. Тэгэхээр ч төр ингээ улам данхаагаад одоо энэ дүгнэлтэйг нийлцэж байгаа байхгүй. Төр улам данхааж. Төрд одоо 270 мянган ажиллаж байна. Төр өөрөө банктай тий. Хөгжлийн банк, төрийн банк. За дахиад дээрээс нь төр одоо сургуультай, удирдлагаа хийдэг. Дарга нарыг сургадаг, дарга бэлддэг. Мөн үү? За одоо сүүлдээ энэ дүүрэг болгон ч юм тусдаа дүүрэг дээрээ юм улсын амралтууд болж. Амралтуудтай. Тэр амралтандаа нөгөө нэг сонгогчтой 4 жил амрааж. Архитект зохион байгуулалт. Тэгэхээр ингээд төр нэгэ бүх юм байна те. Боловсролын зээлийн сантай. Боловсролын зээлийн сантай. Одоо ингээд ерөөсөө төр улам л данхаагаад байгаа байхгүй. Нөгөө хуучин механизм тэр чигтэй. Бүр тэр нь бүр феодалын системээр орцсон. Өөрөө аваад сурахгүй сургуулаа хийж өрөөд ирж байгаа. Араас нь хүүхэд нь аваад сурж байгаа гэж хоёр түүийнхэн гараад ирсэн боловсролын зээлийн сангийн. Тэгэхээр нөгөө хуучин тогтолцоос яг юм дээ байхгүй. Одоо энийг л энэ данхаас эмийг л болиулах хэрэгтэй шүү дээ. Хуучин пост коммунист байсан орнуудаас шүү дээ. 1920 оноос эхэлж шүү дээ. Манай 24 он гэх юмгод өнөөдрийн хүртэлх 100 жилийн хугацаанд ерөөсөө энэ хуучин коммунист нам нь засаг захиргааныхаа том бүтцийг барьдаг. Яг тэр чигээр үлдсэн нь манай улс. Монгол ардын нам. Яг 30 жилийн өмнө 40 жилийн өмнө ямар байсан? Яг тэр нам нь нэгдүгээрт. За чи ардын намынхан бол эрх хэрэгчтэй харж байгаа. Хизээч Монголын төрийн бие даасан шийдвэр төрийн бодлого гэж ярихгүй. Манай намын удирдах зүйлийнхэн тэгж ирсэн байлээ. Нам дээр гарсан зүйлсүүд. Тэр бол нэгт. Бүр хамгийн супер шинжийг хэлэх үү? Хууль мөрдөд дагах ёстой шүү дээ. Тэр чинь 100 жил социалист нийгэм 6-д ордог гэх мэт. Нэгт юу ордог гэж улс төрийн төвчөө. Улс төрийн төвчөө шийдсэн бол болоо. Тэгээ хоёр дахь нь юу гэж сайдрын зөвлөл гэдэг ингээ явдаг. Энэ бол 6 дахь. Одоо энэ бүх шийдвэр чинь бүгдээр нэг болоод намын улс төрийн зөвлөл, намын дарга удирдах зөвлөлийн шийддэг болоод хууль л үнэнд араас орсон. Ирэмтлэгдэх хэвээр. Тийм л юм байл. За дөрөвт нь нэг шинж нь төр хувийн хвшил нэг болсон. Бүлгийн эдийн засгийн зөвлөх даваад орчихын таны мэд хэсгүү баримтууд гэдэг номыг бид нэр уншсан. Ганц зүйл нь энэ төр хувийн хвшил гэдэг байгаа нэг супер. Эхлээд 2016 оны үед
төрөөс тендер авч иддэг компани шүү дээ. Идэж ууж одоо авилгал авч иддэг компани 1000 байсан бол одоо 5000 болоод нэмэгдсэн. Тэгэхээр төр хувийн хвшлээр нэг болж өрж шүү дээ. Хамгийн аимшигтай энэ соёл тогтохоор бусад хувийн хвшлүүд шин санаачд гарах сонирхолгүй. Яаж тэр 5000-ын 5000 нэгдэх нь болох уу? 5000 хоёр дахь нь болох уу гэдэг бүлэгт нийгмийн систем устгах. Яаж тендер авах уу гэдэг борлоо. Ерөөсөө яаж л тендер авах уу? Тэгэхэнгүүд тэр захиалгыг чинь дагуу улсын төсөв орж ирж байгаа байхгүй юу? Буцаад өөрөө нөгөө чөтгөрийн тойрог, харахны тойрог гэдэг айманд орцсон. Энд бол тэрүүгээр бүтнийг бүлэг байна. За энэ дотроо бас нэг юм аюултай өгүүлбэр байгаа байхгүй юу? Төрийн аль багч дарга цалингаас илүү орлого олдог бүтцтэй болсон. За одоо энэ чи одоо ерөөсөн нөгөө гаж тогтолцооч төр те. Төрийн аль багчийн цалин идэв. За яг хөө нийт төрийн аль багчдын яриха болихэд дарга нарын цалин идэв. Тэдний амьдэрдэг хаус гэдэг юм уу, байшин гэдэг юм уу те. Хүүхдүүдийнхэн сурдаг сургууль. Тэгээ ундаг машин те. Тэгэхээр орлогоосоо давсан зарлага байгаа байхгүй. Яаж амьдрээд байгаа, яаж орлого болоод байгаа тодорхойгүй. Цалингийн тооцоглоор тэр цалингаар хийж ш тэгж амьдрах боломжгүй. Тэгсэн ирнэ тэгээ амьдраад тэрнүүдэн дээр. Одоо бүгд л мэдж байгаа тийм богдуулын хамаар хаусанд л амьдрал. Олоод байгаа цалингаасаа давуу. Тэгээд тэр болгон дээр одоо энэ төрийн механизм шүүх цагт ажиллах ёстой шүү дээ. Бүгд ингэ. Тэгээд салин нь ийм мэддэхгүй юм хөрөнгө байх юм бол хураах ёстой шүү дээ. Одоо эн чинь тэгээд хамгийн аюултай нь пост коммунист Европын орнуудад ажиглагдаад шүү дээ. Яг адилхан. Яг адилхан манай. Одоо энэ номон дээр бид хоёр худлаа яриад юм уу цэшинсээ зохиогод Монголын проблем яриаггүй. Ерөөсөө л хуучин социалист байсан орнууд ардчлал руу орохдоо энэ алтан бус хуурамч ардчлалтай болцоо. Энэ шинт чинь тэр Кельмагийн Чехт ч байна. А энд байгаа талын Монголд ч яг адилхан байна гэдгийг энэ дээр бичсэн. Тэгээ энийг нэгж унших юм бол та бүхэн бол одоо нэрнэл Чех болохоос биш эдгээр дээрээ бол агуулга нь Монгол. Ерөөсөө л манай Монголд болж байгаа процесс те. Тий. За тавд нь шудраг бус өмч хөвчл хөрөөгөө уламжилж улс төрийн намуудыг офс шиг түрээсэлдэг. Энэ их айхтар юм билээ. Одоо ингэж байна шүү дээ. Энэ шудраг бус өмч хөвчл гэдэг байгаа чинь 1990 оны үед шудраг бус өмч хөвчл явцсан гэдэг шүү дээ. Гэхдээ сайд яг үндэ шудраг явсан. Тасалбар гаргаад явцсан шүү дээ. А тэрний дараа нөгөө хоёр дахь зах зээл дээр нөгөө бичгнүүд чинь бүгдээ хүрээгүй. Хажуугаар нь облигац гэж яваад нэг баларсан болж байгаа шүү дээ. Эхний алхам зөв 2 дахь 3 дахь огт яваагүй. Өн чи амар юм байна гэд. Гэтэл тэнд төрд үлдсэн өнөөдөр 108 орчим компани байна. Эрдэнэт үйлдвэр байна. Тэгэхээр шудраг бус өмч хөвчл гэдэг байгаа нь тэр тэнд болсон зүйлсийн үргэлжлэл өнөөдөр ч гэсэн яваад байгаа. Энд байгаа газар юм уу, энд байгаа төрийн байшин өвчлөх биш. Эрдэнэтээс хууль бусаар гам бөмбөрийг нийлүүлэх тендер одоо авнаа л гэдэг бол цавчааг нэрлээд байгаа шүү дээ. Шудраг бус өмч хөвчл хүрээгээд хэлээд байна. А шудраг бус өмчл хүрээгээд хэлэхээр тэлсэн мөнгөөр яадаг юм бэ гэхээр түүнийг үргэлжлүүлэхийн тулд улс төрийн намуудыг түрээсэлждэг. Түр түрээслэл гэдэг байгаа шүү дээ тэр чинь. Сонгуульд өгөхөөр түрээслэл авчна. А нөгөө нөхдүүд нь ч гэсэн түрээслэхдээ бас бэлэн бие бэлдээ сууж явах нь шүү дээ. За нөхөр за сонгуульд нэр дэвшүүшүү тэдэн дээр өгөөрэй. Тэр тендер чинь бэлдэж өгнө гэхэд 10%, 20% ингэж бүр ингэ нэр нь алдарсан. Халах дээр цуутай улсууд энэ гарч лээдэг шүү дээ. За хамгийн сүүлийнх нь одоо энэ бас эвгүй өгүүлбэр байна тийм. Авилга нь улс орон бүс нутгийн нийгмийн бүтцийн түлхүүр болдог. Бүр соёл хөгжлийн баг нь болцсон. За одоо хараарай. Манай Монгол бүр юм супер өгнөд байгаа юм. Бүр соёл болцсон. Төрийн албанд ороод авилгал аваад сайд болоод явж байгаа хамаатан садууд нь юу гэж сэргэлэн давгаалчтай. За манайхан дотроос ганц явж байгаа байна. Нөгөө нөхрийнхэн цалин харахаар 2 сая 500 мянган төгрөг байгаа шүү дээ. А тэгвэл тийшээ очиод нөгөө сумынхаа ой нутгийнхэн дээр очиод зацчих юм 25 30 сая төгрөг. Тэр чинь хулгайлж авчирд байна гэсэн үг шүү дээ. За тэгвэл тэр чинь нөгөө алганы жигнүүлэг. Үгүй одоо манай энэ сайд болол манай нэг хурлын гишүүн болол ах дүүнрээ харж үзээл. За тэгэл тэр чинь Эрдэнэтийн үйлдвэр тэний шахаал 5 толгойд энийгээ оруулаад үгүй тэгэл энэ ах дүүнрээ сайхан авч явж байна гэдэг. Бүр үнцэн авилгалын соёл болсон. Хамгийн хэмэгнэлтэй гинт нөгөө тэрэнд нь хуваарлагдаж үзээгүй улс төр ч юм уу төрийн албан хаагч нар шүү дээ. Одоо дарга нар шүү дээ. Нөгөө нөхдүүд чинь тэрэнд ороогүйдээ хорсож эхэлж байгаа юм. Улс орны хөгжил болохоо байлаа. Арайчтай өдрөг бүр хэвлэлийн урал гэдэг тийм солилцсон системд орчт юм байна л дээ. Нийгмийн бүтцийн түлхүүр болдог гэдэг. Нийгмийн бүтцийн түлхүүр. Авилгал хөгжлийн түлхүүр болцсон. Бүтцийн түлхүүр болцсон. Амьдралын түлхүүр болцсон. Одоо сүүлийн 8 жил чинь бас нэг тоо гарсан байсан шүү дээ. Авилгалын индексээр манайх ч ухраад хэдэн байр хурцсан байв. Энэ манай Монгол улс ерөнхийдөө оюун эрдэнэ дарагч нөгөө дэлхийн эдийн засгийн форум руу очив юм байна. Тэгээ тэнд очиод нөгөө
Transparency International гэх байгууллага байгаа шүү дээ. Тэрэн дээр очиод авилгалтай биест амар мундаг тэмцэж байгаа гэдэг нь өөрийгөө магтуулах гэж явсан юм байна л да. Тэгэл энэ нэвтрүүлгийг хар. Би ингэж илтгэл тавьсан гэж ярьсан юм уу да. Тэр гэсэн мэдэхгүй байна. Санаа нь бол одоо өөрийгөө авилгалтай тэмцэж байгаа хүн гэж явсан юм байна. Тэгсэн чинь Transparency International юу гэсэн байсан гэж та авилгалтай тэмцэж болно. Гол нь тэгээ танаа яга байрч ухраа яваад 110 хэдээс 25 руу ингээ ороод байгаа юм би. Тэрийг чи юус ойлгохгүй. Тэгэхээр тэмцээгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд улсын төсвийг хар. Саяных үндсэн шинжүүд нь шүү дээ. Тийм ээ, үндсэн шинжүүд. Тэгсэн чинь үндсэн шинж дээр нь яаж орчин үед нүүдэх чинь бүр ингээд нөгөө дараагийн iPhone 16 гэдэг шиг хөгжиж байгаа юм байна л да. За энэ хөгжил дээр яаж ирсэн чинь 10 жилийн өмнө 20 жилийн өмнө үйлчлүүлэгч хоёр байсан гинэ. Патрон нэг нь одоо нөгөө клиент нөхөр байсан биз дээ. Тэгээ хоорондоо үйлчлдэг. А нэг нь эрх мэдэлтэй даалгавар өгөөд нөгөөх нь ингээд явж бизнесүүдийг хийж хөгжүүлээд авилгалынхаа мөнгийг нөхөрт өгөөд нөхөр тэргээр сонгуулддаг. Тэгсэн чинь одоо энэ өөрчлөгдөд бүр үйлчлэгч болцсон аль аль. Нөгөө дарга байсан нөхөр чинь хувьтай хэвлэл мэдээллийн компанитай. Хувьтай аж ахуй нэгжтэй. Хөдөө аж ахуйн яамны одоо том дарга байлаа гэж бодоход хувьтай тариалангийн аж ахуйтай. Бүр хамгийн одоо инээдтэй яаж юм хэр нөгөө ялаад байгаа коммунист нам нь өөрийнхөө сөрөгч болцсон. Өөрөө хохирогч болцсон. Авилгал ихтэй тэрний эсрэг тэмцээд энэ ерөнхий сайд ядарч байна гэдэг өөрөө улсын төсөв буруулчлал авилгалан зогсох гэдэг нь шүү дээ. Тэгэд эндээс хоёр янзын гаж зүйл гарч ийн гэж. Нэг нь төрөө сайх стратеги буюу дундын ашиг сонирхлоо хангахын тулд төрийн өмчийг харилцан солилцдог хүлдэг систем болсон. Төгөлдөрж идэв. За дараа нь юу гэхээр энэ мөнгө хадгалахын тулд энэ мөнгө хаашаа хийж ийн гэж намын стратеги нь хатуу хөвчлөл болсон. Өөрсгий ахлагч. Шадар туслах, ухуулах. Мянгатын сүлжээ рүү. Тэгэхээр энэ мянгатын сүлжээгээд чиний тоотой хилээд байгаа нөгөө хороо болгон дээр Монгол Ардын намын багцлчаад байгаа зүйл нь шүү дээ. Тэр чинь цаанаасаа энэ том бүтцээр орж ирдэг мөнгө. Бараг үзүүр хэсэг нь хинхэн дээр жижигч байгаа шүү дээ. Үзүүр хэсгээр нь нөхдүүд ингээм амьдраад байдаг бүтэн боолын систем. За тэгээд тэд нар чинь сошиал маршаар орж иж хэрэлдэн нөгөө амь зуулгадаг 5 цаасаа өмөрөх гэж бас үгэлдэн явна. За ийм болж ирсэн байна. За одоо ингээд энэ бол ер нь энэ клиентизм гэдэг байгаа буюу энэ алтан бус улс төр үндсэн шинж. За ингээд алтан бус улс төр юу хийж ийм хэрэг энүүгээрээ дамжаад хоёр том юм хийж байна. Нэг нь намыг барьцаалж байна, хоёр дахь нь төрийг барьцаалж байна. Энэ state capture нөгөөх нь party capture гэдэг байгаа байхгүй юу. За төрийг барьцаалахдаа яадаг вэ гэхээр штэ. Өөрсдийгөө олигарх бүлэглэлийн элит гэж боддог хүмүүс. За тэгэл 10 жилийн өмнө л одоо ядуу байсан юм биш. Гинтл одоо төрөөс баяжаал вино үнэрлэл ихээс нөхдүүд байхад байна штэ тий. Амар ялгадаг болцсон. Вискинүүд ялгадаг болцсон. Тий нөхдүүд. А нөгөөх нь өөрийгөө элит улс төрч гэж боддог хүмүүс хоорондоо нийлээд зах зээлийн тоглоомын дүрмийг тогтоодог. А тэгэд том улсын хэмжээний том авилгал хулгайг хийгээд түүнийхээ одоо засгийн газрын сул дорой байдлуудыг ашиглаж бийжүүлдэг. Одоо нийслэлээр амласан энэ богд уулын нүхэх ухах тендер одоо жишээ нь нэг том жишээ л байхгүй. За ийм ажлыг ямар хүмүүс хийдэг гэж энэ төрийн өмчит компани захирлууд улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, шүүгч, төв банкны гишүүд улс төрийн намууд хийдэг. За одоо энэ дотор зүгээр деталь 2-3 жишээ ярив. Төрийн өмчит компаниуд хийж байна. 2012-оос 2015 оны хооронд энэ төрийн өмчит 108 компани, 130 гаруй компани байсан. Тэрний хөрөнгө 4.6 их найд төгрөг байсан. Гэтэл 10 жилийн дотор 10 дахин өсөд 23 он гэхэд 56 их найд төгрөгийн хөрөнгөтэй болсон байна. 56 их найд. Тэгэл эн чинь нөгөө шахаа, идэ бүх юм байгаа шүү дээ, тий? Ялцраад байж байгаа. Тэгээ энэ их мэдлэгтэй хүмүүс. За тэгээ энэ дотор чинь юу ордог вэ гэхээр засгийн газрын гишүүд гол хорыг найруулдаг. Улсын хурлын гишүүд гол хорыг найруулдаг. Шүүгч нар нь хамгаалдаг. Төв банкных нь мөнгөний бодлого гаргадаг. Бүр төв банк ч яаж ихээр бүр мэдээллийн аюулгүй байдлыг хүртэл халдж эхэлдэг сүүлдээ. Энэ бүх орнуудад. Төв банк нь мөнгөөр их нийлүүллээ, доллар аваарай гэхэд бүх орнуудад 8 шаргал байдаг юм байна л да. Тэр нь төв банк сангийн хамтаа холбогдолтой мафийн сүлжээ байдаг. Доллар өөрсөндөө аваад ханшин зөрөндрөөс өөрсдөө мөнгө хийдэг. Нөөмо иргэдэн зайдуул очоод ханш савлуулна гэдэг нь ч гэсэн өөрсөндөө бизнес сүлжээ байдаг. Бүр нийгмийн гаж үзэгдэл бий болгох юм. Энэ айхтар сонсогдож байгаа үстэй.
төр барьцаалж штэ. Тэрэн шигээ бас одоо ингээд намуудыг барьцаалаад байгаа байхгүй. Төрийн эрх мэдлийг авахын тулд намыг авна. За тэгээ энэ климагийн бичснэр болохоор намыг хоёр аргаар авч ийн гинэ. Дээрээс нь буюу нэг бол дээрээс нэг бол доороос. За доороос нь ингэж юу гэж хэлж байгаа юм гэхээр одоо орон нутгийн нам те. Одоо дүүргийн нам ч юм уу нөгөө бидний яриад байгаа хороо мороо те. Тэнд ингээд бизнестэй нийлээд одоо тухайн жижиг аж ахуйн нэгжүүд орон нутгийн шинжтэй бизнесүүдтэй нийлээд тухайн орон нутгийн нам эсвэл дүүргийн намыг авахыг доороос авчдаг. Тий. За энийг яаж авч ийн гэхээр дахиад нөгөө нэг төрийн шинэ хэлдэг төр барьцаалсан мөнгө те. Одоо нэг үйлчлэгээ үзүүлээд нь штэ. Тендер, мендер янз бүрийн мөнгнүүдээс тэр доотлон авч. За нөгөөх нь дээрээс нь гэж намыг. За дээрээс нь яаж барьцаалт юм бэ гэсэн чи ерөөсөө олигарх нэг үндэсний хэмжээний том компаниуд чинь нэг бол худалдаж аваад нэг бол барьцаалчих. За худалдаж авна гэдэг нь ойлгомжтой тий. Одоо сонгол болохоор чинь мөнгө босгохныг аягүй том ажилтаа шүү дээ. Тэрийг хаанаас улс төрийн намууд босгох. За ялангуяа за ардын нам одоо 8 жил засаг өрцөн мөнгө босгодог гэлгүй тий. Ардчлалын жишээлбэл яаж босгох. Адилхан сонгол бол мөнгө зарах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд одоо нэг энэ климагийн бичснэр бол тэгээд юм л та тий. Нөгөө том компаниуд нь сонгуульд нь ханд өргөд юм яа гэдэг тий. Мөнгөөр тэр дарганы эрх мэдэлтэй намын даргач гэдэг юм уу удирдлагуудын барьцаалдаг. Нэг бол худалдаад авчдаг. Тэгэхээр энэ климагийн бичиж байгаа энэ бүх асуудлууд одоо энэ номон дээр байгаа асуудлууд яг л ерөөсөн Монголын кейсүүд явж байна. Тийм байна. Монголын кейсүүд явж байна. Тэгээд энэ климагийн бичсэн номыг бид хоёр бас подкастаар дамжиж сурталчлаа тий. Ийм чухал бүтээлийг энэ улс төр сонирхдаг хүмүүс, улс орноо боддог хүмүүс ингээ уншаад толинд өөрийнхөө орны нүрийг нэг харж байгаа. Чек толинд. Тий. Тэд чинь өөрсдөө харагдаж байгаа юм чинь. А дараа ер нь хоёулаа нэг дахиад даривчилж ярих хэрэгтэй зүйл бол энэ болж хөрж байна тий. Тэгээ энэ систем чинь энэ улс орны унал дараалтын шалтгаан яагаад болдгийг. Одоо ингээд төр авахын тулд намыг худалдаж ав гэдэг шүү дээ. Намыг худалдаж авахдаа доороос нь авч шүү дээ. Бүх одоо нөгөө нэг доотлын багцаас орон нутгаас нэгжээс нь намыг эзэлж авч шүү дээ. Худалдаж аваад тий тухайн гишүүдийн. Тэгэхээр энэ одоо яг бас нөхцөл байдал яагаад улс төрийн намуудын тухай хууль яриад байгаа шүү дээ. Энэ манай намууч одоо 92 оноос хойш намууч явлаа. Шинжлэгдсэнгүй бүгд хаалттай. Одоо жишээлбэл улс төрийн намуудын хуулийг ярьж улс төрийн намчийн цэвэрчиж энэ төрчин цэвэршүүлж. Одоо сая их хурлын сонгуулиар жишээлбэл энэ жагсаалтын чинь ямар ханд өгсөн. Одоо чи жишээлбэл нэр дэвшээд горилоод явжсэн юм байна. Одоо жишээлбэл жагсаалтын одоо 15 6 гишүүн болсон бол тэр хүмүүс ямар ханд өгсөн байх вэ? Намд өгсөн үү? Намын даргад өгсөн үү? Тэдэнд өргө өгч юу? Бүх юм нь хаалттай тийм байна. Тэгээ сурах сонсголоор нэг л амар том мөнгөний тоо явдаг шүү дээ. Тэр тэдэн бомд өргө өгөөж жагсаалтын тэдэд бичигдлээ гэнэ. Одоо би чи энэ намын гишүүн бас нэлээд мэдээлэлд ойр байгаа юм шүү дээ. Тэгэхээр ингээд тим яриа явдаг. Тэгсээр нэ бүгд хаалттай. Тэгэхээр энийг одоо энэ улс төрийн намуудын хууль хоёулаа дараагтэн тэр улс төрийн намуудын хууль ярил яа. Болж байна. Улс төрийн намуудын хууль яриа. Тэгээ ер нь энэ дээр бичснээр шүү. Юу гэдэг тэр болгоныг creative destruction буюу бүтээлчээр сүйтэх хэрэгтэй болохгүй зүйлийг. Болох юмыг барих гэж оролдож зовж ирсэн үү? Зовх хэрэггүй. Болохгүй зүйлээ сүтгэл хийчвэл үлдэгдэл дандаа болох юмнууд өөр аяанда босоод ирнэ л гэж хэлээ. Тэгэхээр бол одоо Монголын нийгэмд климагийн бичснээр энэ лайланчигтай том сүлжээ байгаа бол энийг бүгдээрийг нь устгаж л хайх хэрэгтэй л юм байна. За ингээд өнөөдрийнхөө подкастыг дуусгав. За тийм.